За Итали улс нь дэлхийн 1-р дайны сонирхолтой оролцогчдын нэг. Учир нь Итали анхнаасаа л 3-ын холбооны гишүүн байсан. Тэгэхээр 1882 онд Итали улс 3-ын холбооны гишүүн болсон. Угаасаа одоо 3-ын холбоо гэж нэрлээд байгаа нь ч одоо энэ холбоо Итали, Австри-Унгар, Герман гэсэн одоо 3 улсын холбоо байснаас үүдэлтэй. За харилцан хамгаалах ийм гэрээний оролцогч талууд тэдний аль нэг рүү ямар нэг улс, жишээ нь Орос эсвэл Франц ч юм уу дайрсан тохиолдолд одоо бие биенээ харилцан хамгаална гэж тохирсон хэдий ч жаахан хачирхалтай л одоо холбоо үүссэн байлаа. За учир нь бол Итали улс түүхийнхээ туршид Австри-Унгартай дайсагналцсаар ирсэн. Тэгэхээр Австри-Унгарт одоо иргэдэн Итали хэлээр ярьдаг зарим нэг нутаг угаасаа байсан. Италийн зарим үнсэрхэг үзэлтнүүд тэр нутгийг булаах буюу буцаан авах сонирхолтой. Одоо би тийм нутгуудыг энд одоо дугуйлаадах л да. Тэгэхээр анхнаасаа л сонин холбоо байсан. За бүр анхнаасаа л холбоотны гэрээ байгуулахдаа Итали улс харилцан хамгаалах зарим үүргээс өөрийгөө чөлөөлүүлсэн. За тэгэхээр тэр нь одоо хэрвээ холбоотнууд Их Британтай дайдах юм бол тэд үүнд нь оролцохгүй гэсэн заалт байсан байгаа юм. Дараа нь одоо 1902 онд Итали бас нэг нууц гэрээнд нэгдсэн. Өөрөөр хэлбэл олон нууц гэрээнийхээ эхнийхийг Францтай хийсэн. Хэрвээ та дипломат гэж тоглоом урд нь тоглож байсан бол одоо юуг одоо хэлээд байгааг одоо ойлгох бах. Тэр тоглоомд одоо чи бусадтай ил тохиролцсон ч нууцаар өөр тоглогчдод өөр нөхцөлд бас тохиролцдог тий. За ингээд Итали Францтай нууц гэрээ байгуулж бараг л одоо хэдийгээр бид 3-ын холбооны гишүүд боловч аль хэдийн Их Британтай байлдахгүй гэж тохирчихсан. Одоо цаашид Францтай ч бас байлдахгүй. Ер нь бид нар ямар ч улстай одоо байлмаар санагдахгүй байна гэж хэлсэнтэй утга нэг байсан. За ингээд цааш нь 1914 он болоход дэлхийн 1-р дайн эхэлсэн. Ингээд 8-р сард нь Герман улс, 7-р сард нь Австри-Унгар, Сербид дайн зарласан. Орос улс одоо цэргээ хөдөлгөж ингэснээр Герман, Орос болон Францад дайн зарлаж орхисон тий. За Итали улс болохоор энэ нөхцөлд одоо 3-ын холбоон дотор жаахан эвгүй байдалд орж төвийг сахихаар шийдсэн тий. Итали улс төвийг сахихаар болсноор одоо тэдний төвийг сахих шийдвэр гаргасны тайлбар нь 3-ын холбооны харилцан хамгаалах гэрээний заалт байсан. Тэр нь бидний хин нэгэн рүү давталбал нөгөөдөл нь хамгаалахаар тохирсон л доо. Гэхдээ 1914 оны үйл явдлын хувьд дэлхийн 1-р дайны эхэнд Австри-Унгар өөрөө дайн үдүүлээд эхэлсэн. Герман ч гэсэн тэр Оросыг цэргээ хөдөлгөсний төлөө л одоо давтлах шийдвэр гаргаж үүнээсээ үндэслээд Францтай бас байлдахар шийдсэн шүү дээ. Иймээс Итали за энэ ч нь бол харилцан хамгаалах гэрээ. Гэтэл хоёр холбоотой маань өөрсдөө бусдыг эзлэн түрэмгийлж байгаа. Бид үүнийг хүсэхгүй байна. Иймээс бид тэдэнтэй заавал хамтран дайнд оролцох албагүй. Гагцгүй тэднийг одоо хамгаалах шаардлагатай үед бид хамтрах үүрэгтэй гэж хэлж байсан. За мэдээж хэрэг холбоотны үүргээ биелүүлэхээс түтгэлзэж байсны гол шалтгаан нь энэ дайнд хэн ялахыг, ямар нөхцөл тэдэнд хамгийн ашигтай байхыг тааж мэдэх гэж оролдож байсан та холбоотой. За ингээд цааш нь 1915 он болсон. Яг тухайлбал 4 сарын 26-нд тий. За Италичууд хамтрагчдтайгаа аль нутгийг ялангуяа Австри-Унгараас давтлан салгаж болох талаар харилцан зөвшөлдсөн. Ингээд 4-р сарын 26-ны өдөр тэд Лондоны гэрээг үзэглэв. За энэ нь тухайн үедээ нууц хэлэлцэр байсан. Лондоны гэрээ энэ гэрээг бол 3-ын холбооны бусад гишүүдэд мэдээлээгүй. Тэд бид бол та нарын холбоотон бид та нарын талд байгаа удахгүй төвийн хүчнийхний эсрэг дайн зарлана гэдэг одоо төөрөгдүүлж байсан. Түүгэрч барахгүй 1915 оны 5-р сарын 3-нд нууц тохироогоо биелүүлж эхэлсэн. Итали улс 3-ын холбооноос гарлаа. За дараа нь 5-р сарын 23-нд түүхэн дайсан боловч одоо 3-ын холбооны гэрээнд хамтран гарын үсэг зурсан Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарласан. Ингээд одоо Итали улс Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг дайн зарлаж одоо дэлхийн 1-р дайнд албан ёсоор оролцох болсон нь Австри-Унгарын эзэнт гүрний мөхөлд гол чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдал болсон. За бид энэ тухай дараагийн видео хичээлээр тодорхой үзэх болно.